ууган хүү болж ээжигээ баярлуулж ирсэн тэр үед надад маш баяр баясгалантай сайхан их бодож явдаг юм. Самтганы өрхөмдөд үзэгчтэй залуусан сэхэмлээзээ гифт болон манай их хөглөж байна. За яг одоо бид бүхэн сэргэлэн суманд хүрэлцэн ирсэн байна. За энд яах гэж ирсэн бэ гэхээр за хүү гамбилгээс нь ээж оюун сүрэндээ төрсөн өдрийн мэнд хүргээд энэ хүү мэндчлэгийг хэлж байгаа. Тэгээд гараад ирсэн байна. Бүгдээр хамтдаа уламжлалцгаая. Сайн байна уу? Сайн. Танд мэндчлэгээ ирсэн юм аа гэж. За танд энэ хүү мэндчлэгийг та хинээс ирсэн гэж бодож байна. Бэрээс болов. Бэрээс болов гэж бодож байна. Нэг бол миний том хүү юм болов гэж бодож байна. За таны одоо хүү гамбилгээс энэ хүү бэлгийг илгээсэн. За юу гэж илгээсэн бэ гэхээр хүүдээ үргэлж аялдаг хатан бүвээ аялгауг нь хорвоогийн олон чимийн дундаас ялгаж сонссон юм болохоор хайр инэрлийнхэн дээдийг үргэлж ойлгож үнэлж баршгүй алдрыг нь сэвтэхгүй хичээсээр яваа шүү үртэн. Миний ээж болохоор заяагцсан хувь тавиланда талархаад ханшгүй юм аа. Энэ хорвоод ирсэнд баярлаа. Таньда төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Хязгааргүй хайртай шүү гэд хүүгээс нь илгээсэн байна. За хүүдээ баярлаа. Хүүхдүүдэд баярлаа. Ирүүлэх сайн сайхны хүсье. Ер нь яг гамбилгээс юм бэлэг ирнэ гэж юурээс бодоогүй. Бодоогүй төрөнд гамбилэг торт барьж ирсэн юм чинь тэгээд бэрээс болол гэж бодсон юм аа. Тэгээд хүүдээ хайртай шүү. Хүүдээ бэрдээ хүүхдүүдтэй бүгдэнд нь хайртай шүү. Бүгдэнд нь ирүүлэн хажиргалыг хүсье. Хоёлаа ингээд бас тосхгүй. Тий хүүгийн хэллээр таваас яриаж яг ямар үед нь та хүүгийнхээ одоо хүүгээрээ бахархдаггүй тий. Миний хүү л 1991 онд ээжтэй ирсэн хүүхдээ. Тэгээд хүүдээ би бол маш их хайртай. Миний хүү цайлган цагаан сэтгэлтэй өргөлж мөнхтэй ээжигээ дүүгээ гэж бодож явдаг. Маш их баярлдаг юм аа. Тэгээ хүүхдтэй бас ажиргалыг хүсье. Гэр бүлд нь ажиргалыг хүсье. Тэгээ миний хүү ер нь бол их хүн тусрах уу тийм хүүхдээ тийм аа. Том хүү маань гамбилэг. Дараагийн дүүн гандима гэдэг манай 15 жилийн зайсад төрсэн байна. Оюутан сайн 1-р курсэд төгссөн. Охиндоо бас хайртай шүү. Тэгээд ажиргал ирүүл инхийг хүсье. Тэгээд сайн сайхан амьдраарай гэж хоёр хүүхэдтэй захимаар байна. Яг л ээжээсээ гараад ээжтэй ирсэнд нь хүү болж хамгийн ууган хүү болж ээжигээ баярлуулж ирсэн тэр үед надад маш баяр баясгалантай сайхан их бодож явдаг юм аа. Би ер нь тэгээд бас яг төрөхдөө тэр одоогоо тод чинь бас нэг тимийнхаа нэтэр гэж байдаг ус. Тэгээд хамгийн анхны хүү маань хүүхэд маань хүүл байгаасаа гэж бодож ирсэн хгүй. Тэгсэн чинь яг л миний хүссэн биелсэн тэгээд хүү маань ингээд ээжтэй ирж баярлсан одоо хүртэл ингээд дандаа л ээжээ гэж бодож явдаг хүүдээ. Баярлж явдаг юм аа. За авдаа ингээд охин өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа. Би төрөнд орж авдаа бас уншуулсан юм аа. Тэгээд өнөөдөр зайлал мэдээгүй л тэгээд суучлаа. Нөгөө миний охины төрсөн өдөр юм гэсэн тэгээд тэгэр ээж минь өнгөрсөн ч гэсэн аавч ярьтан маш их баярлж авдаг шүү. Өдөөд намайг ингэж төрүүлж өсгөөгөө л би юу гэж ингэ явж явах тий. Тэгээд ээж аав хоёр маань бас нэг юм одоо би чинь 53 сурж байгаа байхгүй. Тэгээд ээж аваартай баярлж явдаг юм аа л гэж хэлээ даа. Тэгээд аавда ирүүлнэг урт удаан настахыг хүсье. Хайртай шүү аавда. Ач зээтэй болсон уу? Болсон. Одоо манай гамбилэг 2 хүү. Тэг хоёулаа хүүт. Тэгвэл 2 хөөрхөн ачтай бас. 2 дэвшүүлээ тий. 2 хөөрхөн ачтай баг нь одоо цэцэрлэгт тэгээд явж байгаа юм. Том нь сургуульд одоо бас амарсан байгаа. Тэгээд бас их сүрхий сурлаганда их амжилт гаргадаг юм аа миний хүү. Тэгээд хүүгаадтай бас өшөө илүү сурч аав ээж эмээ өвгөө баярлуулж аваарай гэж хэлье. За баярлалаа. Мэдээж таны энэ хөвчлөгийг хамт олонд нь гэр бүлийнхэнд нь бүгдээрээ үзэх бах. Эдгээр хүмүүстэй нэг сайхан бас юулаа. За ингээд надад өнөөдөр төрсөн өдрийн минь төргсөн бүх ах эгч дүү аав намаг гэдэг найз нөхөд ангийн хамт олон ажлын хамт олон манай ажлын хамтламжийнх мундаг шүү дээ. Тэгээд төрөнд хүртэл намайг дуудаж очиж бас би лөө ламага үлээгээд би тэг хүрээд ирсэн. Тэг ажлынхандаа
та бүгдтэй бүгдээрэнд нь маш их баярлсан шүү. Тэгээд өнөөдөр 53 нас хүрж байгаадаа манайхан бас бүгдээрээ өглөө оронгууд төрсөн өдрийн баярын төрөйгээд нэх гоё тийм байлаа. Тэгэхэд бүгдэнд нь ажир бол эрүүл мэндийг хүсье. Хэрэлэл өхөн болно шүү дээ.